Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслэр бас нэг хэргийн талаар товч мэдээ гарч байна. Энэ бол 2004 оны 5 дугаар сард Оронгов аймагт гадны нөлөөтэй амь насны хохирсон Т гэгч хүний хэргийг Хэрүүгийн цагдаагийн алба Мөрдөн байцаах албат Оронгов аймгийн цагдаагийн газрын алба багчид илрүүлэн шалгалтай ажиллагаа өгж байна. Энэ уг гэмтэрийг үйлдсэн этгээд нь бол 1968 онд төрсэн А гэгч хувийн тааламжгүй харилцаанаас үүдэн амь насны хохироосон болохыг илрүүлэн 16 жилийн дараа ингээд хэрэг үүсээд ингээд шалгалтай ажиллагаа өгч байна. Энэ бол 2004 онд үлдгэсэн гэмт хэргийг цагдаагийн ажилтнууд илрүүлжээ. За мөн та бүхэнд мэдээллийн шин чанартай өгөхөд Хэрүүгийн цагдаагийн алба нийслэлийн цагдаагийн мөрдөн шалах газрын алба багчид 1997 онд төрсэн Б гэгчиг өнгөрсөн хоногт дайчлан баривчлаа. Энэ бол урталсан байдлаар нийт 35 удаагийн үйлдэлээр дандаа бага насны хүүхдүүдийг хуурч мэхэлж хөнгө газар аваачин хизүүлийг дээрэмддэг, айлган сүрдүүлдэг ийм этгээд баривчлагдаад байна. Тэгэхээр энэ сүүлийн үед энэ хүүхдүүдийн хичээл сургуульд амарсан ийм багатай холбогдуулаад хүүхдүүд бас гадуур явж явахт нь гэмт этгээдүүд халдах ийм тохиолдол бүртгэгдэж байна. Энэ дээр бас манай эцэг эхчүүд маань анхаарлаа хандуулж, ялангуяа энэ карантин тогтоодсон байгаа энэ үед бага насны хүүхдүүдэд худалдаалбаагаар дэмий санаа зориггүй явуулахгүй байхад анхаар энэ маань бол нэгдүгürt өвчлөлтөөс хамгаална, хоёрдугаас бас гадны эрсдэлд өртгөөс хамгаалах ийм ач холбогдолтой маа. За та бүхэн бидний цагдаагийн байгууллагаас жил болгон Монголын уламжлалт сар шинийн баярыг өгтөн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг. За энэ жилийн тухайд мөн сар шин 2020 нэгдсэн арга хэмжээ 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэн. Өнөөдөр бол сар шин нэгдсэн арга хэмжээ ингээд цагдаагийн байгууллага, цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд эхэлж байна. За энэ удаагийн нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллага гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгож иргэдийнхээ эргэцсэн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах энэ ажил руу голлон анхаарч ажиллана. За мөн хөдөө орон нутаг руу зорчих, замын хөдөлгөөн, орон нутгийн зам тээврийн осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэмэгдэл пост эргүүлүүд ажиллана. За мэдээж сар шинийн баярын өдрүүдэд хөдөлгөөний төвжирэл бий болохоос урьдчилан сэргийлэх хотоос гарч байгаа замууд, за энэ гэр оролын замууд дээр замын цагдаагийн алба багчид нэмэгдлэр ажиллана. За мөн цагдаа дотоодын цэргийн алба багчид сонсогчид явганаар уртсан цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэн. Тэгэхээр энэ жилийн бас сар шин нэгдсэн арга хэмжээний нэг онцлог маань бол бас хорой цэрийн дэглэмтэй байгаатай холбогдуулаад бид нар илүү иргэдийнхээ эргэцэн боловсролыг дээшлүүлэх гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүл чиглэлжүүлсэн. Иймэрхүү мэдээлэл түгээх чиглэлээр ажиллахаар төлөвлөөд өнөөдөр үйл ажиллагаа маань эхэлж байна. Энэ дээр манай хэвлэл мэдээллийн байгууллага маань цагдаагийн байгууллагаас бэлтгэн гаргаж байгаа контент мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж энэ сар шинийн баярын өдрүүдэд үүсч болцсохгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллахыг хүсч уриалж байна. За манай Хэрүүгийн цагдаагийн албанаас мөн өнөөдөр яг сая ирж байгаа мэдээллүүдээр бол бас орон нутагт малын улаан гэмт хэрэгүүд тодорхой бас үйлдэгдсэн хэрэгүүдийг илрүүлэн яг мөрдөн шалах ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бас манай малчид хөдөлмөрчд маань энэ маллаа хариуцлагатай байлгах, хамтрал нөхөрлөлийг бий болгох, малаа малгайтай байлгах тал дээр бас анхаарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. За та бүхэнд баярлалаа.